За сайн байцгаана уу үзэгчдээ. Бид нар энэ улсын их дэлгүүрийн хувьцаа эзэмшигч, жижиг хувьцаа эзэмшигч 45400 хүний өмнөөс одоо энэ мэдээлэл хийж байна. За бид нар ямар мэдээлэл хийх гээд байна гэхээр улсын их дэлгүүрийн удирдлага буюу төлөөлөл удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал, нарын хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийх гэж байна. Бид нар энэ асуудлыг улсын их төлөвлөрийн хууль бус асуудлыг бол 6 сарын өмнө гаргаж тавьсан. Энэ асуудлыг гаргаж тавиад бид нэр гомдлоо санхүүгийн зохицуулах хороонд өгсөн. Санхүүгийн зохицуулах хороо бол өнгөрсөн 6 сарын хугацаанд бол улсын их төлөвлөрийг бол шалгасан гэж мэдэгдээд байгаа. Хариу дүн тайлан нь бол гараагүй байна гэсэн юм мэдээлэлтэй байна. Тэгээ бид нар бол энэ жижиг хувьцаа эзэмшигч нар улсын их дэлгүүр, Монгол улсын их хурал, хууль зүйн сайд, санхүүгийн зохицуулах хороонд энэ албан шаардлага хөргүүлж байгаа. За энэ албан шаардлага маань энэ 5 үндсэн асуудлыг бид нэр тусгасан байгаамаа. За нэгт улсын их дэлгүүр ашиггүй ийм түрээсийн гэрээ хийцэн байгаад байгаа. Энэ ашиггүй түрээсийн гэрээг улсын их дэлгүүрийн удирдлага Номин хойлдонг компани охин компани болох Номин Иралтар гэдэг компанитай ашиг сонирхлын зөрчилтөө улсын их дэлгүүр хувьцаат компани өөрт нь буюу хувьцаа эзэмшигчдэд ямар ч ашиггүй гэрээ хийсний улмаас компани байнга алдагдaltaй ажиллаж хувьцаа эзэмшигчдэд зориудаар ноогдол ашиг тараахгүй байгаа. Ийм нэг ихний асуудал байна. Хоёрт нь бол улсын их дэлгүүр хувьцаат компани өмч болох барилгыг барьцаанд тавих гэж байгааг зогсоох хоёр дахь шаардлага нь Номин 5 тэрээд хязгаарлагдмал хайрцагтай компани үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд улсын их дэлгүүр хувьцаат компани өмч болох улсын их дэлгүүрийн барилгыг Европын сэргээн босгол банкны зээлийн барьцаанд тавихыг бид бас зөвшөөрөхгүй байгаа жижиг хувьцаа эзэмшигч нар. Гуравт нь улсын их дэлгүүр хувьцаат компани төлөөлөн удирдах зөвлөлд энэ 45 мянган жижиг хувьцаа эзэмшигчийн төлөөллийг одоо энэ төлөөлөл удирдах зөвлөлд оруулж ажиллахыг бид нар бас хүсэж байна. Одоогоор улсын их дэлгүүрийн төлөөлөл удирдах зөвлөл бол Номин группийн нэгдмэл сонирхолтой этгээдүүд байдаг бөгөөд компани улсын их дэлгүүр компани эрх ашиг орлогын төлөө ажилдаггүй Номин хойлдонг, Номин Иралтар, Номин 5 тэрээд гээд компаниудын ашигын төлөө ингэ ажилдаг. Энэ байдлыг бол засан тосохыг бид нар хүсэж байна. Дөрөвт нь зохиомол өр зүйлийн дарамтанд улсын их дэлгүүрийн оруулсан төлөөлөл удирдах зөвлөл, туузын хараат бус гишүүд, гүйцэтгэх захирал, нэгтлэн бодогч нарыг хариуцлага татаж зохиомол өр зөөлийг цуслах ийм асуудлыг бид нар тавьж байгаа. Энэ бол улсын их дэлгүүр хувьцаат компани нь Номин хойлдонг хязгаарлагдмал хариуцлага компани 11 тэрбум төгрөгийн өр зээлтэй ба энэ өрөө дарахын тулд хувьцаа эзэмшлийн хөрөнгийг үнгүүдүүлж байгаа. 5 дахь асуудал нь улсын их дэлгүүр хувьчлагдсанаас хойш 16 жилийн хугацаанд авах боломжтой байсан ноогдол ашгийг хувьцаа эзэмшигчид тарааж өгөхийг бид нар бас хүсэж байна. Дээрх бүх асуудал зөрчил байгаа учраас улсын их дэлгүүр хувьцаат компани жил бүр ашиггүй ажилдаг бөгөөд хөрөнгө оруулалтын эрхийн бичиг цэнхэр ягаан тасбараар улсын их дэлгүүр хувьцаат компани хувьцааг эзэмшиж хөрөнгө оруулагч хувьцаа эзэмших болсон 45400 орчим иргэд үнэт цаасны ноогдол ашигаа 16 жилийн турш авч үзээгүй. 16 жилийн хугацаанд 3 удаа нэгч хувьцаанд 50 мөнгө 3 төгрөг 5 төгрөгийн ноогдол шиг тус тараас нь нэр төдий зүйл байсан юм аа. Тэгээ хувьцаа эзэмшигчдийн эрх ашигыг зөрчиж байгаа дээрх үйлдэлүүдийг шийдвэрлэхгүй хууль бус үйлдэлээ таслан зогсоохгүй байгаа улсын их дэлгүүр хувьцаат компани тууз гүйцэх захиралд та дээрх хууль бус үйлдэлээ яаралтай таслан зогсоож компани жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашигыг хангахыг шаардаж байгаа гэсэн ийм шаардлагыг бид нар жижиг хувьцаа эзэмшигч нарын гар үсгийн зуруулаад улсын их дэлгүүрт Монгол улсын их хурал, хууль зүйн сайд, санхүүгийн зохицуулах хороонд ингээ хөргүүлж байгаа. Бид нар энэ шаардлагыг биелүүлтэл энэ 6 сарын 22 буюу эх 7-ны 1 өдрөөс ингээ суулт зарлана. Суулт хийх гэж байгаа. Улсын их дэлгүүрийн өмнөх талбай дээр бид суулт хийнэ. Иргэн болгон мэдж байгаа 91 онд энэ хөрөнгө оруулалтын эрхийн бичиг гэдэг энэ цэнхэр ягаан тасбарыг хүн болгонд тарааж өгсөн. Энэ хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр улсын их дэлгүүр гэдэг улсын өмчийг 45500 орчим иргэн энэ компани хувьцааг авснараа
хувьчилж авсан байгаа юм аа. Тэгэхээр энэ 45,400 орчим иргэний эрх ашиг хэрхэн зөрчигдөд байгаа талаар мэдээллийг би самбар дээр та бүхэнд тайлбарлаж өгөхийг хичээе. Тэгэхээр энэ 45,000 иргэнээс өнөөдөр өнгөрсөн хугацаанд 70 гаруй иргэн манай хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагч эрхийг хамгаалах төвд хандаж энэ асуудлыг бол шийдвүүлье. Бид нар бол гомдолтой байна гэдэг ийм өргөдлийг бичсэн. Энэ өргөдлийн маягтын дагуу бид нар 70 хүний өргөдлийг аваад энэ 70 хүн биднийг бол энэ хэвлэлийн багварал хийгээдхээ. Энэ мэдээллийг олон нийтэд мэдээлэдэх, бусад үлдсэн мэдээгүй байгаа 45,400 хүнд энэ мэдээллийг түгээгээд өгөөч гэсэн ийм мэдээлэл өгсөн. Энэ дагуу бид нар энэ хэвлэлийн багварлыг зарлж байгаа. Би өөрөө бол энэ улсын их дэлгүүрийн хувьцаа эзэмшигч Эрдэнэ нуганы Алтан Шагаа гэж хүн байна. За би та бүхэнд самбар дээр яг ямар процесс болоод байгааг бид нар жижиг хувьцаа эзэмшигч нар бол өөрснийхөө жил жилийн хувьцаа эзэм хурал дээр мэдээлэл аваад энэ мэдээлэл дээр анализ хийгээд самбал дээр анализ хийсэн зүйлээ та бүхэнд тайлбарлая. Иргэд хувьцаа эзэмшигч нар. За тэгэхээр улсын их дэлгүүр хувьцаа компани маань 36 сая 807 мянган ширхэг хувьцаатай. Хувьцаа гэдэг бол үндсэндээ хуваасан цаас гэсэн үг юм аа. Тэгэхээр улсын их дэлгүүрийг 36 сая хувьцаанд хуваасан. Улсын их дэлгүүр маань өөрөө нийт талбай нь бол 27 мянган метр квадрат талбайтай. Үүнээсээ 20 мянган метр квадрат ашигтай талбай буюу яг одоо худалдааны чиглэлээр ашигладаг талбай байдаг гэж үздэг байна. Энэ 36 сая хувьцааны 61% буюу 22 сая 508 мянга буюу 856 ширхэг хувьцааг Номин гэдэг хойлдог компани эсдүүд буюу Содном, Баяр сайхан, Уланбаяр, Их баяр гэдэг энэ дөрвөн хувьцаа эзэмшигч энэ 61% эзэмшдэг байх нэ. Энэ дөрвөн хувьцаа эзэмшигч энгийнгээр хэлбэл ингээд хувааж аваад эзэмшсэн байх юм байна. Нэгдмэл сонирхолтой дөрвөн этгээд байдаг. Нөгөө талд нь 39% буюу 14 сая 298,994 ширхэг хувьцааг 45,400 хувьцаа эзэмшигч энэ хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хувьцаа авсан улсууд байх юм. Энэ хөрөнгө оруулалтын эрхийн бичиг тухайн үед 7,000 төгрөгийн үнэтэй байсан. Энэ 7,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр улсын их дэлгүүрийн нэг шиг хувьцаанд тухайн үед 50 орчим төгрөгөөр үнэлэгдэж зарагдж ирсэн. 7,000 төгрөгөөр нэг хүн бол 7,000 төгрөгийн хөрөнгө оруулалт эрхийн бичгээр бол ойролцоогоор 149 ширхэг улсын их дэлгүүрийн хувьцааг авсан байдаг юм аа. За тэгэхээр 45,400 хувьцаа эзэмшигч өнгөрсөн хугацаанд ноогдол ашиг яагаад авахгүй байсан бэ гэдэг процесс нь энэ улсын их дэлгүүрийн төлөөлөн удирдах зөвлөл 9 гишүүн нь энэ номингийн энэ эздүүдийн 61% төлөөллийн эздүүд энэ 9 гишүүнийг бүрдүүлчихдэг. Жижиг хувьцаа эзэмшигч нараас энэ төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн, ердийн гишүүн орох боломжийг жил болгон хувьцаа эзэм хурлаар хаадаг. Биднээс төлөөлөл байдаггүй гэсэн үг. Төлөөлөн удирдах зөвлөл улсын их дэлгүүрийг Номин Реалтер гээд өөрийнхөө Номин холдингийн охин компаниудах Номин Реалтер жил 3 тэрбум төгрөгийн түрээсийн гэрээ хийгээд өгчдөг улсын их дэлгүүрийг. 3 тэрбум төгрөгийн түрээсийн гэрээ хийж авсан Номин Реалтер нь өөрөө ердийн иргэн аж ахуй нэгж бусад компаниудад түрээслэхдээ ашигтай талбай 20 мянган метр квадратын 80 мянган төгрөгөөс дээш үнээр түрээслэж байна гэсэн ийм тодорхой баримтууд байна. Давхар болон үнийн тодорхой хэмжээний өөрчлөлттэй хамгийн доод давхар нь хамгийн өндөр буюу 100 гаруй мянган төгрөгийн 110 мянгаас эхэлдэг. Дээшилдэх тушмаа ерөнхийдөө бол 1 метр квадратын түрээсийн үнэ буудаг. Дундчлаад 80 мянгаар бид нэр аваад үзэхэд 20 мянган метр квадрат 80 мянгад үржүүлж үзвэл 1.6 тэрбум төгрөгийн орлогыг нэг сард олдог. Нэгэн сарын түрээсийн орлогыг Номин Реалтер 1.6 тэрбумыг олдог. 1.6 тэрбум төгрөгийг 12 сар буюу жилдээ үржүүлэхдээ 19 тэрбум төгрөгийн орлогыг Номин Реалтер хийгээд байна. Харин Номин Реалтер нь өөрөө улсын их дэлгүүрт 3 тэрбум төгрөгийг өгөөд 3 тэрбум төгрөгнөөс зардал гээд улсын их дэлгүүрт
ашиглалтын зардал, татварын зардал, мөн өөр зээлийн хүүний зардал гэдэг энэ зардлуудыг хасаад ямар ч ашиггүй байдаг. Ийм ашиггүй процесс нь 16 жил явагсаас энэ 45,400 эзэмшигч эрх ашигын зөрчилдөд байгаа. А зүүн бол улсын их дэлгүүрийг өөрийн номын реактор түрээслүүлэх биш, иргэн аж ахуй нэгжид энэ 80 мянгаар түрээслүүлээд улсын их дэлгүүр өөрөө 19 тэрбумын орлого олохоор харагдаж байгаа юм. Энэ 19 тэрбумын хамаагүй зардлын 9 тэрбумгээд хасахад 10 тэрбумын цэвэр ашиг байх магадaltaй гэж жижиг үе эзэмш бид нэр хардж байна. Тэгэхээр 10 тэрбумын цэвэр ашигын 39% буюу 3.9 тэрбум төгрөгийг 45 мянган хүнд хувааж өгөөч. Жил болгон ингэж бид нэр хувааж авах боломжтой, ногдол шилбэрээр хувааж авах боломжтой гэдэг мэдээллийг бид нэр гаргаж тавьж байгаа. Тэгэхээр 3.9 тэрбум төгрөгийг 45,400 хүний эзэмшиж байгаа 14 сая 298 мянган шиг хувьцаанд хуваахлаар нэг хувьцаанд ойролцоогоор 280 орчим төгрөгийн ногдол ашиг оногдохоор байна гэж харагдаж байна. Тэгэхээр эргэн хүн бол нэг ширхэг хөрөнгө оруулалтын эрхийг бичгээд 149 шиг хувьцаа эзэмшиж байгаа хүн 280-ыг 149-т үржүүлэхээр хэд гарч байна гэдэг хэдүүлээ таны бодоод өгөөч. 280-ыг үрждэг нь 149. 41 мянган төгрөг байна уу? 41 мянган төгрөгийн ногдол ашигыг нэг хүн ойролцоогоор авах боломжтой байна 149 ч хувьцаатай. Энэ 14 сая хувьцааг хүн болгон ижилхэн хэлбэрээр хүртээгүй. Зарим нь мянган хувьцаатай, зарим нь тэр үедээ 10 мянган хувьцаатай, зарим нь 100 мянган хувьцаатай. Зарим нь бүр 200 мянган шиг хувьцаатай улсууд бас байгаа энэ жижиг хувьцаа эзэмшигч нар. Тэгэхээр нэг ч хувьцаанд 280 төгрөгийн ногдол ашиг өгвөл хэрхэн ногдол ашиг өгөх вэ гэдэг л ийм л асуудал. Үнэтэй асуудал явагдаад байна л да. Энэ бол нэгдүгээр асуудал нь. Хоёрдугаар асуудал нь барьцаан тавих асуудлыг бид нэр гаргаж тавьж байна. За ямар процесс болсон бэ гэхээр 2014 оны 12 сарын 30-ны өдөр хүмүүсийг баярлаж байх өдөр. Хүмүүс ч одоо баярлаж байгаа өдөр шүү дээ. 2014 оны 12 сарын 30-ны өдөр яг баярын өдөр энэ улсын их дэлгүүрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжид бус хурал зарласан. Ээлжид бус хурал зарлахдаа энэ нөхдүүд төлөөлөлтөд төсөөл хурал зарлахдаа улсын их дэлгүүрийн барилгыг барьцаан тавих ийм асуудлыг хилцсэн. Энэ барьцаан тавих асуудалд бол жижиг хувьцаа эзэмшигчдэр бүгд баяр гээд явж байгаа учраас ирэхгүйг далимдуулаад энэ нөхдүүд улсын их дэлгүүрийн барилгын барьцаан тавиад 11 тэрбум төгрөгийн 11 сая долларын барьцаан тавиад 11 сая долларын өөрийнхөө охин компани болох Номин 5 Трейд гэдэг компани энэ зээлийг авч өгөөд өөрийнхөө компанийг ашигтай ажиллуулж өөрийн компанид үндсэндээ зээл тавиад хин нэгэн 45 мянган хүний өмч хөрөнгийг барьцаанд авах ийм л процесс явагдсан. Энийг бас бид нар хүлээн зөвшөөрөхгүй гэдэг асуудлыг тавьж байгаа. Гурав дахь асуудал нь бид нар төлөөлөн удирдах зөвлөлд хувьцаа эзэмшигчдийн зүгээс орж ажиллахыг хүсэж байгаа. Компани тухай хуулиар жижиг хувьцаа эзэмшигчдийг хамгаалсан залтууд ерөнхийдөө бол том бага байна. Ялангуяа төлөөлөл удирдах зөвлөлд жижиг хувьцаа эзэмшигчд орохыг бол нэлээд хязгаарсан залтууд байгаа гэдэг. Ерөнхийдөө төлөөлөн удирдах зөвлөлийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар жил болгон сонгох. За жилд нэг сонгох юм эрх зүйн орчин байдаг. Гэтэл 61% эзэмшиж байгаа энэ нөхдөл өөрснөө төлөөлөн удирдах зөвлөлд өөрснийхөө нэгдмэл сонирхолтой этгээдүүд нэр дэвшүүлээд тэгээд хувьцаа эзэмшигчдийн хурлаар ерөөсө 61% саналаар сонгочоод идэг. Ингээд нөгөө нэг 39% санал идэх 45 мянган хүнээс нэг 5-аас 10 хүнд хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцдог. Бусад улсууд нь гэртээ унтаад байдаг. Ирдэггүй хувьцаа эзэмшигчдийн хурал. Тэгэхээр бусад улсууд энэ саналын эрхийг эдлэхгүй байгааг нь үндслээд энэ туузыг бүрдүүлждэг.
тууцсан өөрөө ийм хууль бус үйлдэл хийгээд байгаа. Ийм л процесс явагдаад байна. Тэгэхээр би 45 мянган нэг уриалга гаргаад байгаа. 45 мянган та бүхэн манай байгууллагт хандаач. Энэ та нарын хувьцаа гэдэг ийм зүйл байгаа. Тийм хөрөнгө оруулалт эрхийн бичгээр авсан хувьцааныхаа үр ашиг хүртэх боломж та бүхэнд байгаа. Энэ бол улсын ихтлгүүргээд нэг л байгууллага дээр гарч байгаа асуудал. Маш олон байгууллага дээр хүмүүс хувьцаа эзэмсэн. Апу, Улаанбаатар, Чатгуул, Баянгалч гэх юм уу. Ийм асуудал 3 дугаар асуудал. 4 дугаар асуудал нь юу юм бэ гэхлээр улсын их дэлгүүрийг үйл ажиллагааг сайжруулна гэж үйл ажиллагааг сайжруулна гэд улсын их дэлгүүр маань дотроо засал чимэглэл хийсэн, урсдаг шат хийсэн. Заавал үйл ажиллагааг сайжруулж байгаа нь бол зөв. Ер нь номингийнхан бол энэ улсын их дэлгүүрийн үйл ажиллагааг сайжруулад аваа явж байгаад бол бид нар бол жижиг хувьцаа эзэмш бас нөгөө талдаа бас баярлах ёстой. Гэхдээ бидэнд ноогдох ноогдолч өгөхгүй байгаа, бидний саналыг хөдөлгөхгүй байгаа энэ процесс бид нар бол шүүмжлэлтэй хандж байгаамаа. Тэгэхээр дөрөв дэх асуудал нь юу вэ гэхээр улсын их дэлгүүрийн үйл ажиллагааг сайжруулахын тулд нэг урсдаг шат энэ төр хийхийн тулд 11 тэрбум төгрөгийн зээл авсан гэж байгаа. Зээл авахдаа улсын их дэлгүүр маань өөрөө энэ номин хойлдонгоос зээл авсан. Номин хойлдог буюу одоо энэ өөрийнхөө ашиг сонирхол нэгдээ этгээдээс зээл авсан. Энэ бол ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл бас үүснэ компанид хуулиар. Тэгэхээр 11 тэрбум төгрөгийн зээл аваад тэр зээлээрээ улсын их дэлгүүрийн юуг одоо нэг дотоод засал чимэглэлийг хийсэн. Гэтэл өнөөдөр 11 тэрбум төгрөг зээлийн өргөд жил болгон сар болгон хүүн бодогдоод идэг. Энэ бол Монголд байгаа зээлийн хүүгээс өндөрөөр ботцсон байж идэг. Дээр нь 11 тэрбум төгрөгийг улсын их дэлгүүр өөрөө яг хууль ёсоор үйл ажиллагаа бол 1 жил дарах боломжтой. Ингэж харагдаж байгаа. Тэгэхээр ийм ашиггүй хийсэн гэрээнээс болоод 11 тэрбум төгрөгийн бас өрөнд орцсон яваад байгаа улсын их дэлгүүр маань өөрөө. Ингээ өөртөө компани 45 мянганд ноогдол ашиг өгөх боломжгүй мэтэр ингэж харуулж тайлан балансыг гаргадаг. Энийг бол бид нэр үндсэндээ санхүүгийн том луур байна гэж үзэж байгаа байхгүй. Энэ луурыг илрүүлээч, учрыг нь олооч гэгээд энэ үнэт цаасны зах зээлийн, хөрөнгийн зах зээлийн цагдаа буюу зохицуулдаг байгууллага санхүүгийн зохицуулахараа гэд улсын их хурлаас томилогддог 7 гишүүнтэй том байгууллага байдаг. Энэ байгууллага бидний энэ асуудлыг тавьсан. Өмнө нь ч тавьж ирсэн. Энэ байгууллага шалгасан одоо дүн гараагүй байна. Ер нь бол их хойрог хандж байна гэж бид нэр хувьцаа эзэмшигчдийн зүгээс бас хардж байгаа. Тэгэхээр тийм учраас бид энэ хэвлэлийн багварал хийж энийг төрийн байгууллагыг бас тодорхой хэмжээний улс төрийн нөлөө байна уу гэж хардаад байгаа учраас энэ мэдээллийг гаргаж тавьж байгаа. За тавд нь бол бид нэр 16 жилийн ноогдол ашиг авъя гэдэг асуудлыг тавихлаар маш энгийн жишээ гарч. За жишээ нэг хүн бол ойролцоогоор 140-с хувьцаатай бол нэг 41 мянган төгрөгийн ноогдол ашиг авахар байна гэдгийг сүүлийн 10 жилээр үржүүлэхэд л нэг хүн ойролцоогоор 410 мянган төгрөгийн ноогдол ашиг авах боломжтой байна гэж харагдаж байгаа шүү дээ. Гэтэл энэ дотор чи их хувьцаатай хүмүүс бол бүр их ноогдол ашиг авна гэсэн. Тэгэхээр 39%-ийн хувь буюу жилийн 3.9 тэрбум төгрөгийн ноогдол шиг биднэрт тараагач ийм боломж бидэнд харагдаж байна. Энийг сүүлийн 10 жилээр үржүүлэхээр 39 тэрбум төгрөгийн асуудал гэж хэлэх гээд байгаа байхгүй. Энэ бол ийм том санхүүгийн луур байна гэж бид нэр хэлэх гээд байна. За бусад хувьцаа эзэмшигч нарт бас үг хэлэх боломжийг олгоё. За энэ улсын их дэлгүүрийн удирдлага намынгийн удирдлагууд одоо жил жилийн энэ хувьцаа эзэмшигчдийн худал мэдээлэл дандаа ярьж байдаг. Бэ энэ лүгөө хараад мэдхгүй гэсэн үг яриад. Тэгээ хуурах, мэхлэх, зажлах одоо хувьцаа эзэмшигчдийн эрх ашигыг хохироосон шийдвэрийг 61% саналын эрхээр ингээд дандаа гаргаж идэг юм нөхдөд байна. Энийг бол бид нар одоо эрс шийдвэртээ эсэргүүцэж байна. Маш олон хүний одоо хувьцаа эзэмшигчд байгаа. Энэ бүгдийн одоо эрх ашигыг дандаа хохироож идэг. Энийг одоо болооч гэж бид нар эрс хэлж байна. Улсын их дэлгүүр нь нэг эсвэл хэсэг гэр бүлийн компани биш ээ. Энэ бол олон нийтийн хувьцааг нь эзэмшдэг 45,500 хувьцаа эзэмшигчтэй юм хувьцаат компани.
юм аа. Тэгэхээр улсын их дэлгүүр нь бид бол одоо улсын их дэлгүүрийг бол ашигтай ажилласаа л бодож байгаа. Ер нь хинч харсан гэж хэлнэ. Тэгэхээр одоо жишээ нь 16 жилийн одоо ногд ашиг гэдэг нэг юм байж байгаа байхгүй юу? Тараас гэж хэлж байгаа. Тэрний өгөхөр одоо энэ байж байна л да. Одоо 149 жилх хувьцаа гэж худалдаж авсан хүний 16 жилийн ногд ашиг гэхээр 1276 төгрөг байж байгаа шашаатай. 16 жилийн одоо ногд ашиг шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо дэндүү одоо хувьцаа эзэмшдэг дормжилсан ийм луур юм байж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид юу хүсэж байгаа нэхэр нийт одоо энэ хувьцаа эзэмшигчтэй улсын их дэлгүүр нь одоо төлөөлөн удирдах зөвлөл бол энэ сар болгон одоо юугаа гаргаж явах хэрэгтэй. Тайдан балансаа гаргаж ногд ашгаа бол мэдээж явах хэрэгтэй хувьцаа эзэмшигчтэй. Тэгэхээр бид одоо энэ ногд ашиг бол авахыг хүсэж байна. Тэгээ бид энэ асуудыг дэвшүүлж байгаамаа. Ер нь иргэд энэ тухайн үед энэ хөрөнгө оруулалт эрхийн бичгээр 91 онд хүн болгон тарааж өгсөн энэ хөрөнгө оруулалт эрхийн бичгээр 400 гаруй мянган иргэн энэ хувьцаат компани хувьцаа авсан. Тэрний 45 мянган улсын их дэлгүүрийн хувьцааг авсан байх нь шүү дээ. Энэ улсын их дэлгүүр хувьцааг авсан улсууд ихэнхдээ энэ хувьцаагаа мартцсан байгаад байна. Ер нь улсын их дэлгүүрийн хувьцааг авсан улсууд хаана амьдардаг вэ гэдгийг бид нэр судалсан, илрүүлсэн. Ер нь улсын их дэлгүүрийн хувьцааг авсан улсууд Эрдэнэт хотод их хэмжээгээр амьдардаг юм байна. Тухайн үед хөрөнгө оруулалтынхаа эрх хэмжээгээр Эрдэнэт уулын байж болох үйлдвэрийг хувьчилж аавна гэж өгсөн улсууд Эрдэнэт уулын байж болох үйлдвэр хувьчлагдаагүй учраас улсын их дэлгүүрийн хувьцаа эзэмшигч болоод бүртгэгдсэн байгаад байна. Улсын их дэлгүүрийн хувьцааг эзэмссэн гэсэн үг. Нэг хэсэг бүлэг этгээд нь Сэлэнг аймгийн Сайхан суманд амьдардаг Хөтлийн Цэмэн чохон улсын үйлдвэрийн газрыг бас хувьчилж аавна гэдэг хөрөнгө оруулалт эрхийн бичгээ өгсөн улсууд мөн адилхан тэрийг хувьчилж аваагүй улсын их дэлгүүрт бас хувьцааг эзэмссэн байна. Мөн Монгол Орос Советмед нэгдэлгээд бас Орос Монголын хамтарсан компани бас хувьчилж авна гэд хөрөнгө оруулалт эрхийн бичгээ төвлөрүүлсэн улсууд мөн адилхан тэр компаниг хувьчилж аваагүй улсын их дэлгүүрт төвлөрсөн байна. Энэ 45 мянган хүний ихэнх нь бол энэ одоо Эрдэнэтэд Сэлэнг аймгийн Сайхан суманд Улаанбаатар хотод тэр дундаа энэ 40-50 мянган иргэд бол улсын их дэлгүүрийн хувьцааг авсан байдгийн байна л да. Тэгээд Дархуул аймагт бас их хүмүүс байдгийн байна. Тэгэхээр энэ тэр улсууд хувьцаа эзэмснээ өнөөдөр мартцсан учраас манай байгууллаганд энэ зөвлөгөө аваад энэ дэлгэрэнгүй хуулгаа аваад үзэж болно. Энэ дэлгэрэнгүй хуулгыг хаанаас авдаг вэ гэхээр үнэт цаасны төлбөр тооцоо төлөрсөн хадгаламжийн төвгээд төрийн өмчит тусгай хамгаалалттай байгууллага дээр энэ дэлгэрэнгүй хуулгаа аваад үзэж чинь. Энэ дэлгэрэнгүй хуулгын жишээ нь энэ нэг хүний дэлгэрэнгүй хуулга байна л да. Энэ хүн цогоо гэдэг хүн 53 оны хүн 1 2 3 4 5 6 оны хөрөнгө оруулалт эрхийн бичгээр 149 гээд хувьцаа авсан байна. Нийтдээ энэ хүн бол 1788 шиг хувьцаа авсан байна. Түүнийхээ 894-ийг зараад 894 нь үлдсэн байна. Гэтэл 1477 хувьцаатай хүнд ногд ашиг гээд 7420 төгрөгийн ногд ашиг 16 жилийн ногд ашиг өгсөн байна. Тэгээ энэ хүн өнөөдөр энэ бол үндсэндээ нэг 5 талхны мөнгө байна л да. Ийм улсууд манай дээр хандаад гомдолтой байна гэдэг ингэ өргөдөл бичээд ингээд бид нар энэ асуудлыг 1000 гаруй хүн болоод ирэхлээр нь улсын их хурлын өргөдлийн байнгын оронд энэ асуудлыг тавьж энэ хүмүүсийн өргөдлийг нь тавьж асуудлыг шийдвэрлэх гээд байгаа. За тэгэхээр бид нар 6 сарын 22 буюу нэгд өдрөөс суулт хийн энэ шаардлага тавина. Энэ шаардлагыг биелүүлэх амлалтыг бид нар авна. Авахгүй бол одоо суултаа хийнэ гэж хүсэж байна. Тэгээд бид нар суулт хийхдээ ер нь иргэд улсын их дэлгүүр хувьцаа эзэмшигч ч бай. Ер нь зүгээр нэг иргэнч бай. Энэ бид нар бол үндсэндээ мөнгөний төлөө биш. Ер нь энэ үнэт цаасны зах зээлд шудраг зүйл байна уу? Хууль ёсоор явдаг зүйл байна уу? Энэ шудраг ёсны төлөө иргэдийг бол уриалан дуудаад байгаа юм л да. Тэгээ энэ нэг өдрөөс бид нар нэг юм иргэдээс нэг юм санал асуулга авна бас. Улсын их дэлгүүр ашигтай ажилдаг гэдэгт та итгэдэг үү гэдэг юм асуулттай. Ашигтай ажилдаг, ашиггүй ажилдаг иргэн хүн өөрснийхөө хүсснээрээ хариулчих болно. Он сор өдөр тавилаа. Иргэн та улсын их дэлгүүр хувьцаа эзэмшигч мөн үү эсвэл биш үү гэж. Биш бол хамаагүй биш гэдээ орч. Тэгээ аваг нэр иргээс рутас гэдэг энэ нэг 5 асуудал дээр та бүхэн дэмжиж байна. Өөрснөө бас доор нь
таны санал гэж бас байгаа. Тэгэхээр ердийн иргэн хүн усын эхлэлгүүрт ороод гардаг юм үйлчлүүлэл гардаг. Өнөөдөр иргэдээс усын эхлэлгүүрээр нь ашигтай ажилтдаг юм уу, ашиггүй ажилтдаг юм уу гэхэлэр хүмүүс бүгд л ашигтай ажилтдаг гэдгийг хэлдэг. Яагаад гэхэлэр өнөөдөр усын эхлэлгүүрлээ бид нар ороод гарахад бол түн бужигнаал байж байгаа шүү дээ. Өнөөдөр хин нэгэн хүн усын эхлэлгүүрд очиод бид нар ерөөсөө юу яая? Нэг талбай түрээслээд бараа бүтээгдэхүүн зараа гэвэл талбай олдохгүй. Тэнд бол бүх талбай эзэнтэй маш их бараа бүтээгдэхүүн эргэлт байж идэг. Ийм л зүйл байж идэг. Тэгэхээр энэ улсын их дэлгүүрийн энэ ашиггүй ажиллах процессыг л энэ саналын эрхээ хууль бусаар ашиглаад байгаа номин хойлдонгийн эзэдүүд асуудалтай байна. Энэ асуудлыг цэгцэлж өгөхийг шаардж байна гэсэн шаардлагыг бид нэр олон нийтэд гаргаж тавьж байгаа. Олон нийт бас бидэнтэй хамтран ажиллах бас боломж байгаа гэж хэлэх гээд байна л да. Би одоо энэ хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагч эрхийг хамгаалах төв гэдэг ийм төрийн бас байгууллага ажилуулдаг. Бид нэр өнгөрсөн хугацаанд нэлээдгүй их ажил хийсэн. Би өөрөө энэ улсын эхлэлгүүрийн хувьцаа эзэмшигч бас. Тэгээд улсын эхлэлгүүрийн хувьцаа эзэмших эрхийг хамгаалах клуб гэдэг байгууллага манай дээр байгаа. Энэ улсууд манай клубын л улсууд байх нь шүү дээ. 70 гаруй. Тэгээд энэ улсууд энэ 45 мянган хүнийг сэрээгээд энэ асуудлаа нэг ядаж ашигынхаа 39% энэ 45 мянган хүнд хуваагаад өгөөч л гэдэг асуудлыг л бид нэр хэлж байгаа байхгүй юу? Тий, улсын эхлэлгүүр гэдэг маань өөрөө нэг өмчтэй юм. Тэрний үгээр улсын эхлэлгүүр гэдэг энэ том 7 давхар объект л байхгүй юу? Энэ объектороос бид нэр улсын эхлэлгүүрээр өөрөө бараа бүтээгдэхүүн оруулж зарж ашиг орлого хийх ийм компани. Гэтэл улсын эхлэлгүүрийн тэр өөрөө бараа бүтээгдэхүүн орж ирэх энэ боломжийг хаагаад шууд ерөөсөө байрын номин түрээслэе гэдэг ийм гэрээ хийнгүүтээ түрээслэхдээ хамгийн бага үнээр зах зээл дээр байхгүй дэндүү бага үнээр түрээслээд ингээд цааш нь давхар түрээс хийгээд номингийнхаа ашиг хийгээд өнөөдөр улсын эхлэлгүүр байрандаа байгаад байдаг. Харин номин гэдэг компани ямар том мундаг компани болоод байгаа вэ? Энэ 45 мянган хүн дээр яагаад чимээгүй байгаад байна вэ гэдэг л ийм л асуудал байгаад байна л да. Иргэсэн үндэс нь номин биднэрт хувьцааны нот ашиг өгөх ёстой юм уу? Улсын их дэлгүүр нь өгөх ёстой юм. Тэгэхээр улсын их дэлгүүр номин тэгш улсын их дэлгүүртэй. Яг үнэ. Улсын их дэлгүүртэй ярина гэсэн үг. Тэгэхээр улсын их дэлгүүрийн удирдлага нь өөрөө номингийн эзэдүүд байгаа байхгүй. Хувьцааныхын дийлэнхийн 61% төлрүүлсэн. Тэгэхээр 61%-ийнхаа саналынхаа эрхээр л нэг эсэндээ хууль бус санхүүгийн левер хийгээд байгаа юм л процесс байгаа байхгүй. Тэгэхээр тэр бүхэн 61%-ийг эзэмших бол тэдний асуудал. Хамаагүй 90%-ийг ч эзэмшиж болно нэг хүн. Хамгийн гол нь үлдсэн хувийг эзэмшиж байгаа улсууд бодитоор нь шударгаар ноогдол ашигын нөгөөч тэр улсуудын хувьцааныхын саналын эрхийг эдлүүлээч гэдэг ийм л асуудлыг бид нэр ярьж байгаа. Өнөөдөр улсын их дэлгүүрийн үйл ажиллагаа сайн байгаа юу үгүй сайн байгаа номингийнх нь бас бахархах ёстой. 45 мянган юу ч хийгээгүй шүү дээ. Гэхдээ бид нар энийг цааш нь олон жил дамжруулах нь бол утгагүй. Бид нар ядаж жил болгон 39%-ийнхаа ноогдол ашигыг 45 мянган хувааж авахыг хүсэж байна. Энэ зүйлийг зөвхөн улсын их дэлгүүр биш. Ер нь бүх компани дээр ийм асуудал байгаа. Ялангуяа Ганбаатар яриад байгаа нөгөө оюу толгой дээр ч байгаа. Оюу толгой 34%-ийг Монгол улсын засгийн газар эзэмшдэг, 66% нөгөө тал эзэмшдэг. Ашиггүй ажилтдаг гэдээ бас байж идэг. Эрдэс тавталгай дээр бас бид нэр 20% эзэмшдэг. 2.5 саяулаа 20% эзэмшдэг. Гэтэл эрдэс тавталгай бас ийм гэрээ хийгээд ашиггүй ажиллаад байвал хэн хариуцах бас. Тэгэхээр бид нар хувьцаа эзэмшигч бид нар энэ хувьцааныхаа талаар ойлголтыг нэлээд гүнзгийрүүлж аваад энэ дээр өөрсдийнхөө эрх ашигыг хамгаалахгүй бол энэ процесс чинь цаашаа үргэлжлэх хандлагатай. Өөрөөс олон компаниудаар энэ асуудал байгаа. Яг бид нар их хурлын өргөдлийн байнга хороо гэж энэ нэг захиргааны иргэн шүү санхүүгийн зохицуулалт хорооны шугамар явсан. Санхүүгийн зохицуулалт хороонд бид нар асуудлаа тавьсан. Тавиад үндсэндээ бол өмнө нь тавьж ирсэн, өмнө нь бол дандаа дарчдаг байсан. Харин одоо санхүүгийн зохицуулалт хорооны гишүүд өөрчлөгдсөн учраас бидний асуудлыг бас арай өөрөөр харж ах шиг байна. Бид нар тавиад 6 сар болсон. 6 сар болоод өнөөдөр бид нар энэ улсын эхлэлгүүрийг санхүүгийн зохицуулалт хороо 2 удаа хяналт шалгалт хийсэн. Асуудал байна уу гэвэл байна гэж гарч ирсэн. Дүгнэлт тайл нь бол биднэрт өгөхгүй байна. Тэгэхээр нэг ёсондоо дарагдаад байна л гэж бид нар хардаад байна. Тийм учраас энийг илрүүлээч, тодорхой болгооч. Ингээд нэг ёсондоо төр зочроо өгөх нэг ажил нь энэ байгаад байгаа. Нэг зүйл хэлэхэд бас энэ юу шүү дээ. Жилд 3 тэрбумаар намын охин компанитай түрээслээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 20 мянган метр квадраттай 3 тэрбумыг хуваацглаар жилдээ 150 мянга гараад байгаа. Энэ 150 мянган төгрөгийг 12 сард нь хуваацглаар 12500 төгрөг гэж гараад байгаа.
Энэ амьдрал дээр байхгүй түрээ суугаад дээ. Тэгэхээр энүүнийг одоо болооч гэж бид нар хэлээд. Гэтэл хажуудлын нөгөө Улаанбаатар ихтлгүүр тийм ээ? Тэгээ Улаанбаатар ихтлгүүр одоо метр квадрат нь хэд вэ? 130-аас 150 мянга. Ийм л байж байгаа. Тэгэхээр чин Улаанбаатар биш улсын их дэлгүүр шүү дээ. Монгол улсын ихтлгүүр. Өнөөдөр хүмүүс улсын ихтлгүүр дээр их үйлчлүүлдэг. Энд чинь Монгол улсын ихтлгүүр шүү дээ. Тэгэхээр 12 мянгаар төрөөслөж цааш нь маш их ашиг номын ирэлтэр хийгээд номгийнхаа хийгээд байгаа юм процесс. Тэгээ бид нар энийг бас судаллаа. Маш их 2 3 жил судалсан учраас бид нар энэ үр дүнтэй нөгөө хувьцаазм хурлын материал дээр хүртэл үндэслээд ярьж байгаа зүйл л дээ. Тэгэхээр хувьцаа тэр түрээсэлж байгаа улсуудаас өнөөдөр түрээсийн 1 м квадрат нь хэд вэ гэхлээр номин реалтортой хийдэг учраас энэ түрээсийн гэрээ нууц гэд хэлдэггүй. Ягаад гэвэл нууц сонирхолт нөгөө улсуудад байна гэрээс үж. Хэрв тэр түрээсийн гэрээг ил болох юм бол нөгөө түрээсэлж байгаа хүний амьдралд нөлөөлөх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр тэр хүн хэлэх сонирхолгүй байна. Гэтэл айдастай түрээслэснээр бүгд айдастай байдаг. Тийм байх. Уг дугуй шууд гаргаад хайчдаг. Дараагийн хүмүүс бэлэн байждаг. Их сурвалжийг нь бол автсан мэдсэн. Тайлан одоо гаргаж тавих байх л да. 51 л байгаад байгаа. Ингээд 6 сар болцсон. Гэтэл тэн дээр нэг юм дарах процесс л явагдаад байна шүү дээ. Тэгэхээр жижиг хувьцаазмж энэ 70% эзэмшил бид нарыг тодорхой хэмжээгээр санхүүжүүлээд за ингээд та нар нэг мэдээлэл хийгээд хийчээ. Бид нэр сонссон 45 мянган бусад хүмүүсээ бас сэрээ. Тэгвэл энэ хүмүүс ерөөсөө сэрэхгүй байна. Бид нар өмнө нь бас хэвлэлийн байгуул хийж л байсан. Энэ талаар. Ингээд 45 мянган сэрээчээ. Бид нартай хамтраач. Улсын их дэлгүүрийн өмнөх талбай дээр бид нэр суулт хийж байгаа. Суулт жагсаал цуглаан хийхэд бол нөгөө дүүргийн засаг даргаас зөвшөөрөл авдаг. Бид нар албан тот мото өгцсөн байгаа. 3 хоногийн дотор шийдэж өгөх ёстой байдаг юм элэ хуулийн залтаар. Тэгээ бид нар тэндээ сунаа. Иргэд заавал хувьцаа эзэмшигч биш. Ер нь энэ шудраг ёсны төлөө бид нар ирээдүйд манай хүүхдүүд энэ нийгэмд амьдрна. Энэ нийгмээ бид нар нэг эрүүлжүүлэхгүй бол болохгүй байна. Хамгийн гол нь мөнгөндөө биш. Энэ шудраг ёсны төлөө, хууль ёсны төлөө бид нар. За одоо манайхаас нэг хийжсэн ажлын нэгэн жишээ нь юу вэ гэхээр өнгөрсөн Эрдэнэс 5 толгой хувьцаа дээр бид нар маш их асуудлыг гаргаж тавьсан. Бид нар бол Эрдэнэс 5 толгой компани 2.8 сая 20% эзэмших боломжтой бүртгэгдсэн. Үүний хөгшин төгшин бишэлтээр оюутнууд бол хувьцаа авахгүй мөнгө авна гэж мөнгө автсан. Үлдсэн 2.5 сая иргэн хувьцаа авах сонголттой байсан. 2012 он засгийн газар та Эрдэнэс 5 толгой хувьцаагаа авах уу? Мөнгө авах уу гэж асуухлаар иргэд хувьцааны талаар төдийлөн мэдэхгүй. Ялангуяа энэ зах зээл чинь муухай булангартай учраас мөнгө авъя гэж сонголт хийсэн. Мөнгө авъя гэж сонголт хийсэн улсууд өнөөдрийн хугацаанд мөнгө аваагүй. Тэр улсууд муу адилхан хувьцаа байна уу гэхээр байхгүй байсан. Тэгэхээр бид нэр мөнгөний нөхгүй бол буцаагаад хувьцааг нь өгөө гэдэг асуудлыг гаргаж тавиад өнгөрсөн 2 жилийн хугацаанд бид нар буцаагаад мөнгө авах болио хувьцаагаа авъя гэсэн өргөдлийн цуглуулад засгийн газарт өгөөд Эрдэнэс 5 толгойд өгөөд улсын хурлын өргөдлийн байнгын хороонд өгөөд өргөдлийн байнгын орооноос энэ буцаад мөнгөний нөхгүй байгаа учраас буцаагаад хувьцааг нь өгөө гэсэн ийм зөвлөмж чиглэлийг засгийн газарт өгөө. Засгийн газар сая энэ өнгөрсөн 4 сарын 20-ны өдөр 151 дугаар тогтоолоор 2.5 сарын бүгдэнд нь буцаагаад 1000 доллар хувьцааг өгөх шийдвэр гараад одоо бид нар 1000 доллар хувьцаа эзэмшиж бүртгэлсэн байна. Харин дансаа нээж аваагүй процесс яваад. Тэгэхээр энэ бол манайх бас тодорхой хэмжээгээр асуудлуудыг гаргаж тавиад шийдвүүлж ийсэн бас ийм туршлага байна.